гишүү дээ. Монгол Улсын их хурлын даргын 2024 оны 9-р сарын 5-ны өдрийн ажлын хэсэг байгуулах тухай 108 дугаар захирамжаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хэвшүүлэх асуудлыг судлан, санал дүгнэлт боловсруулан, улсын их хурал танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар улсын их хурлын гишүүн Саран Чулуун, миний бие, ажлын хэсгийн гишүүдэд энэ Ж Алдарч авахлан, энэ Алтан Шагай, О Амгалан Баатар, А Ариун Заяа, Д Батбаяр, Ж Баясгалан, Д Гамбат гээл усан жамц нарын 9 гишүүн ажиллаа. Ажлын хэсгийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцтой Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, бусад хуулиуд хоорондын нийцэл, давхардал, зөрчил, хийдэл байгаа хэсгэд дүн шинжилгээ хийх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг баталгаажуулсан дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг үнэлж, бодлогын зөвлөмж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлэх явдал байлаа. Ажлын хэсгийн захирамжийн хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн үнэлгээг мэргэжлийн судлаач, зөвлөхүүдээс бүрдсэн хөндлөнгийн багаар гүйцэтгүүлж, хуулийн хэрэгжилтийн талаар судалгаа, үнэлгээ, тайланд дүн шинжилгээ хийж, хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий этгээд буюу засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад төрийн бас байгууллагуудаа нийтдээ 6 удаагийн уулзалт хэлцүүлэг хийж, гадаад улсын орнуудын хууль тогтоомжийн харьцуулсан судалгааг нэгтгэн дүгнэлт гаргалаа. Монгол улсад өнөөгийн байдлаар 932 хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж байх ба тэдгээрийн 100 орчим хууль тогтоомжинд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зүйл, хэсэг, заалтууд тусгагдсан байдаг. Тухайлбал 2017-аас 2021 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, боловсрол шинжилгээ ухааны яам, эрүүл мэндийн яамны хамтарсан тушаалаар баталсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр. 2019-аас 2021 онд хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр болон хууль тогтоомжуудад нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актуудыг шүүн гүйцэтгэд 19 журам, 4 дүрм, 12 стандарт, нийт 120 орчим эрх зүйн баримтчиг хүчин төгөлдөр үйлчилж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн 1-ээс 34-р зүйл, хэсэг заалтыг тусгасан байдлыг судлахад Монгол Улсын үндсэн хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхтэй холбогдсон зүйл, хэсэг заалт 11, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 100 хэсэг заалт, бусад хуулиудад 172 зүйл, 144 хэсэг, 125 заалт тус хуульчилсан байгаамаа. Тус хуулийн хэрэгжилтийн үр дагавар холбогдох байгууллагын мэдээлэл хөндлөнгийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын хууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилт хангалтгүй байгаа зүйл заалтыг тоомлон танилцуулъя. 1. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц нь нийт 50 зүйл, 138 хэсэг, 111 заалттай бөгөөд үнэлгээний баг энэхүү конвенцийн хэрэгжилтийн үнэлгээгээр мэдээллийн хүрээх хязгаар нээлттэй байдал үндэсний онцлог зэрэгт үндэслэн конвенцийн 3-аас 33 дугаар зүйлүүд болон тэдгээрийн холбогдох хэсэг заалтуудын хэрэгжилтийг үнэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг тусгасан эрх зүйн актын хувьд Монгол Улсын үндсэн хууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд голлон зохицуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалсан нийгмийн бүхий л харилцаанд адил тэгш эрхтэй оролцох боломжийг бусад хуулиас илүү өргөн хүрээнд зохицуулсан байна. Энэ нь мөн бусад конвенцуудаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг зохицуулдаг хэдий ч нэгдсэн үндэсний байгууллагын хэмжээнд анх удаа онцгойлсон конвенц гарсантай холбоотой юм а. За хоёрт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Нүүбийн конвенц дээр дурдсан зүйлүүдийн 82.4% буюу 23 зүйл, 79 хэсэг 89 заалт нь Монгол Улсын эрх зүйн орчинд тодорхой хэмжээгээр тусгалаа олсон бол үлдсэн 17.6% нь дотоодын хууль тогтоомжид огт тусгадаагүй эсвэл хэд ерөнхий зохицуулалтын шинжтэй байна. Конвенцийн зүйл заалтууд хуулинд тусгагдсан хэдий ч түүний дагалдах журам заалтууд батлагдаж гараагүй нь хуулийн хэрэгжилт муу байгаатай шууд холбоотой байна. Тодорхойлбол нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 5 дугаар зүйл адил тэгш байдал үл алагчлал, 14 дугаар зүйл эрх чөлөө, хувийн халдшгүй байдлыг хамгаалах, 15 дугаар зүйл эрүүдэн шүүх хэрцгий хүнлэг бус нэр төрийг доромжлон харьцаж шийдэхээс ангид байх, 17 дугаар зүйл хувийн нэгдмэл байдлыг хамгаалах, 19 дугаар зүйл бие даан амьдрах болон тухайн оршин суугаа орчиндөө байх эрх, 21 дугаар зүйл болох үзэл бодол итгэл үнэмшлээ илэрхийлэх мэдээлэл хүртэх, 24 дугаар зүйл болох боловсрол,
25 дугаар зүйл эрүүл мэндийн үйлчлэгээр хангагдах эрх. 26 дугаар зүйл дээр сэргээлт нөхөн сэргээлт. 29 дугаар зүйл улс төр нийгмийн амьдралд оролцох эрх. 31 дугаар зүйл тусгацсан статистик болон мэдээлэл цуглуулах. 33 дугаар зүйл үндэсний түвшинд хэрэгжүүлэх болон хяналт тавих зэрэг зохицуулалттай холбоотой хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх нь манай улсын эрх зүйн орчинд тусглаа олоогүй эсвэл хэд ерөнхий зохицуулагдсан байна гэж дүгнэгдсэн байна. 2018 оноос улсын хурал засгийн газраас баталсан бодлого Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримтчгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд холбоотой зохицуулалт үйл ажиллагааг тусгасан байгаа хэдиж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээг гүйцэтгүүлэхэд давхардал 24.4%, зөрчил 35.5%, үйл нийцэл 13.3% байгаа тогтоосон. Ийхүү 2018 онд тус хуульд байгаа асуудлыг тодорхойлж чадсан боловч үүнийг засан сайжруулах зорилгоор томоохон өөрчлөлт шинжилтийг системийн хувьд огт хийгээгүй байна. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нийт 10 удаагийн өөрчлөлт, 6 удаагийн нэмэлт, 4 удаагийн өөрчлөлтийг оруулж байсан ч тэдгээр нь тус хуулийн үндсэн агуулгад өөрчлөх бус, харин бусад хууль тогтоомжийг өөрчлөлтөнтэй холбоотой дагалдаж орсон өөрчлөлтүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн агуулга хамрах хүрээ зохицуулалтын төвшөнд өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас дэвшилттэй зүйл олон хэдиж хуулийн хэрэгжилт хангалтгүй. Дөрөвдүгээрт хууль тогтоомжид хариуцлага тооцох механизм байхгүй. Хууль, дүрм, журам, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэмжих механизм байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн болон тэдний эрхийг хамгаалж буй төрийн мэс байгууллагатай хамтран ажиллах хангалтгүйгээс алдаа дутагдaltaй болжээ. Практикт үүсэт байгаа эдгээр болон бусад хүндрэлийг даван туулах хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр болгох зорилгоор Монгол Улсын засгийн газар гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг боловсруулах шаардлагатай байна. Дүгнэж үзвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн тамаараа хуулийн зохицуулалтанд зарим талаар хэд ерөнхий хэрэгжих механизм, хариуцлагын тогтолцоо тодорхой бус байгаагаас шалтгаалan хэрэгжилт хангалтгүй, хэрэгжилтэн цөргөөр нөлөөлөх байдалтай байна. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн эсрэг үйлдэгдэж буй зөрчил хэрэг буурахгүй, нөгөө талд нийгмийн үйлчлэгийг тэгш хүртээмжтэй бус авдаг, эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ авах эрх нь хангалтгүй байгааг онцлон тэмдэглэмээр байна. Иймд ажлын хэсгийн санал дүгнэлтийг хилцэнтэй холбогдуулан нийгмийн бодлогын байнгын хороо өөрийн эрхлэг асуудлын хүрээнд Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-ын 2 дахь хэсэгт заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахтай холбогдуулан авах зариг арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэдэг санал хураалт явуулж шийдвэрлэж өгөхийг хүсье. Байнгын хорооны эрхэм гишүүдээ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжинд нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хэвшүүлэх асуудлыг судлан санал дүгнэлт боловсруулан танилцуулах талаарх ажлын хэсгийн тайланд дэвшүүлж буй асуудлыг дэмжин ажиллахыг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За Саранчулан гишүүнд баярлалаа.